Тэр туул усан цогцлборыг одоо барихад хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа юм. Тийм хэцүү байгаа юм уу? Яагаад энэ асуудлыг олон жил яриад шийдэж чадахгүй байгаа юм бэ? Яг нэг янз янзын үнийн дүнгууд хардаг хаана усан сангийнхаа байрлалыг сонгохоос ахвал жишээлбэл Улаанбаатартаас 80 км-ийн зайтай газар гарчих юм бол тэр усан сангаас ус татахын тулд 80 км шугам тавина гэсэн үг. Тэгэхээр шугамын өнөх өндөр гарна ч гэдэг юм. За хэрвээ Улаанбаатарын гачуурт орчимд барьчих юм бол шууд тэндээс ус нийлүүлээд хамаагүй юмтхан 300 300-аас 800 орчим сая долларын дотор гэж байгаа. Гэтэл гачууртын орчимд барих гэхээр маш олон айлууд бууцсан байж байгаа учраас нөгөө айлуудыг нүүлээ газрын маргаан гэл ингээл тэгэл бодвол нөхөн төлбөр гэл ингээл юмнууд гарах ба. Энэ бол хүмүүс бодохдоо зөвхөн Монголд байна л гэж бүх улсуудад байсан. Энээс болоод кино хийгдсэн, уйлсан, дуулсан, бослог гарсан гэнтергээ зөндөө олон юмнууд бол байдаг. Гэхдээ эцсийн дүндээ нөгөө бидний бас нэг үнд зүйл болох гээд байгаа зүйл. Олонхийн эрх ашиг, цөөнхийн эрх ашиг хоёрын аль нь чухал юм бэ? Тийм учраас бид ирээдүй гэдэг үгийг энэ усан дээр. За дээр нь манай усныхны бас нэг дэлхийд дахин тэр чигээрээ ярих гэж оролдоод байдаг зүйл нь усны хуримтлал бий болсон газар хөгжил ирдэг. Өө за. Жишээлбэл Солонгосын хөгжлийн нууц юу юм? Хоёрхан юм гэж ярьдэн шүү дээ. Нэг нь портер. Яг тэгэхээр айл болгон портертой болоод айл болгон ядаж тэр порт руу юм зөөгөөд ажилтаа болсон гэсэн утгаар. За бизнес хийх. Тий, одоо ихтлэлний тавьсан гэсэн утгаар. Манайд бол одоо Excel гэж хэлэх байх тий. Нөгөөх нь болохоор ерөөсөө усан сангууд. Зүгээр би ганцхан тоо хэлье. Өмнөд Солонгос бол газар нутгаараа манай хамгийн жижигхэн аймаг болох Булган аймгаас жижиг. Гэтэл Өмнөд Солонгос 20 мянган усан сан байна. Манайд одоо хэд вэ? Одоо гэгийн нуурыгаа хэлбэл 2-3 л шүү дээ. Яа надаа. Газар нутаг 1.5 сая хавтгай дөрвөлжин километр энэ өргөн удам нутагт 2-3хан усан сантай. Одоо манай хамгийн том нь одоо жишээлбэл гэгийн нуур маань байж байна. За тэгээд нөгөө улирлын шин чанартай 4-5хан одоо тий одоо тосон цэнгэлэн усан цахилгаан станц гэдэг бид нар дандаа нөгөө цахилгаан станц гэдэг одоо бид нар яг тэгж бодмоор байна. Зөвхөн Булган аймгийн хэмжээтэй Өмнөд Солонгос улс гэхэд 20 мянган усан сантай. Тийм учраас Солонгосын нөгөө өсрөнгүү хөгжил гэж яриад байгаа нэ. Жишээлбэл туул усан цогцлборын тухайн асуудал дээр ашиг хийж ашиг гэдэг юм одоо арилжааны хөрөнгө оруулалт хийнэ гэвэл болохгүй. Тийш. Яагаад гэвэл ус бол биднийх. Хэн нэгэн хүн за тэдэн төгрөгөөгүй наад усыг чинь би эзэлчээ ийм тохиолдолд дэлхийд нэлээд гарсан. Тэгээд би усныхаа үнээрээ мөнгө олно гэх юм бол энэ өөрөө аюултай. Бид нар нэг өдөр хамгийн чухал юмаа хүнээр яач. Тэгэхээр нөгөө бидний яриад байдаг бүх юмыг нийтийн эрх ашигын төлөө бүх юмыг нөгөө үл үзэгдэх гар зах зээл гэж яриад байдаг юм байна. Мэдээж ажилтг салбарууд маш олон ажиллагч ёстой. Гэтэл усан дээрт энэ маань ажиллахад тун хэцүү. Ус чи угаасаа стратегийн юу алт, юу нүүрс. Тин чинь одоо баг одоо цэнхэр өнгөтэй болохоос биш алтнаас үнэтэй л гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас одоо жишээлбэл усны тухайн асуудал дээр усны төлбөр гэж ярихаар энийг татвартай гэдэг юм уу эсвэл дарамттай холбож ойлгох биш. Жишээлбэл одоо юу гэдэг би Улаанбаатар хотод 40 супермаркетын сүлжээтэй нэг компани байдаг гэж бодъё. Тэр 40 супермаркет нь 40 жилийн дараа байж ашигла тогтмол өгөх үгүй юу гэдэг нь туул гол байх хэсгээс хамаарна. Шууд хамаарна тийм биз дээ. Туул бол байхгүй болчвол юун 40 супермаркет байхад 4 дэлгүүрч ажиллахгүй. Тэгвэл энэ хөрөнгө оруулалт хийх мөнгө төгрөгийг нөгөө юуныхаа мөнгөөр босгоод усны төлбөр гэдэг одоо юу гэдэг аргаар гэдэг юм уу замаар гэдэг юм уу босгоод тэгээд юмаа барих нь хамаагүй эрүүл сарвал буюу бид юм болгон дээр ашиг юм болгон дээр зах зээл бодоод байдаг. Гэтэл тэр ашиг зах зээлийг чинь бий болгохын тулд үндсэн одоо манайхан бол дид бүтцгээд гэдэг юм. Би тэр дид бүтц гэдэг үгийг нь ойлгох юм болдог бол дид бүтцгээ нэрлэлчмээр хамгийн чухал юм бол ерөөсөө усны нөөц. Тэгэхээр одоо уулуурхан компаниуд жишээлбэл одоо гүний тэр цэвэр усыг одоо эргээд сэргээхдэггүй тэр гүний цэвэр усыг ингээд алт зэс угаагаар л ингээд хаяад байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр усны төлбөрийн аж ахуйн зориултаар, үйлдвэрлэлийн зориултаар, уулуурхан зориултаар бол төлбөр нь ингээд чаттайгаар ингээд огцом нэмэгдээд явах хэрэгтэй. Тэгтэл энэ дээр усны тухай хууль хангалттай зохицуулт хийж чадахгүй гэж хараад байна. Би бол тантай бүрэн дүрэн санал нэгтгэв. Ганц хоёрхан юм нэмээр байна. Машин голгын газрууд, зочид буудлууд, арь ширний үйлдвэрүүд гэх байдлаар энэ байдлыг нэмэр байна. За энд нэг зүйл байгаа. Ингээд нэрэнгүүт манай аж ахуйн нэгж байгууллагууд дарамт үзүүлэх гэж байна. Энэ дарамт биш. Харин нөгөө усан зарцуулж байгаа
зардлыг нь багасгах арга хэлбэр. Жишээлбэл машин уулгын газрууд өнөөдөр 1 литр усанд 2.60 мөнгө төлж байгаа. Тэгвэл би яг тантай санал адилханаар 10-20 дахин нэмэгдүүлээд 1 литр усыг 40 төгрөг болгох чи гэж боддог хүн. Хэрвээ 40 төгрөг болгочихвол хажуу талд нь 9 давхар байшин байж. Тэрний дээврийн усыг авчи. Эсвэл хажуу талд байгаа нэг жижигхэн үйлдвэр байгаа. Тэр үйлдвэрийн бохир усыг нь бити та нар бохир ус руу хий авчия гэж. За яг одоо болж байгаа процесс Coca-Cola компани дээр хоногт 2000 м3 ус гарч байгаа. Тэр усны цэвэрлэлийн түвшин өндөр байгаа. Тэгвэл Coca-Cola компани өөрөө зардал гаргаад 500 м-ийн зайтай байж байгаа. Шугам татаа 500 м-ийн зайтай байж байгаа. 5 дугаар цахилгаан станц руу, амгалангийн цахилгаан станц руу ус өгч. За хэн хожих вэ? Нэгдүгээрт Coca-Cola компани бохир усанд төлбөр төлж исэн тэрбум 200 сая төгрөгнө хэмжиж байна. Хоёрдугаарт нь амгалангийн цахилгаан станцанд газар дороос ус авч исэн бол цэвэр ус авч исэн бол тэр цэвэр ус авахаа болоод нөгөө үнс зайлуулах хөргөх юунд Coca-Cola-гийн хаягдл усыг авчихна. Яг энэ үүднээс одоо тунуудахгүй хэд хэдэн компаниуд маань яриад байгаа маш их баяртай байгаа. Жишээлбэл одоо зарлчаад болох байлгүй дээ. Апу говь хоёр хоорондоо шугам татаад апугийн хаягдл усыг говийнхан авах гэдэг асуудал яригдж эхэлжээ. Тэгэхээр усны асуудлыг зохицуулна гэдэг нь өөрөө зөв тогтолцоо бий болоод нөгөө доктортой хөгжлийн үндэс суурийг бий болгох ажиллаа явж. Тэгэхээр ус гэхээр би одоо дээвэр дээр жишээ авч их ярих дуртай. Борооны ус зайлуулах хоолой гэдэг дээврийн ус гэдэг тэд нар маань нэг газар ингээл одоо сая энэ тав төр ярьснаар ийш тийшээ бол тэр усыг яагаад ашигладаг юм бэ? Одоо дээврийн усыг цуглуулснаар юуны эдийн засгийн ямар ач холбогдолтой бэ гэж ярьдгийн хүмүүс. Тэгэхээр би ганцхан л хариулт. Тааны бохир усны төлбөр багасна. Бохир усны төлбөрийг одоо бид нэмэгдүүлэх хэрэгтэй. Яагаад нэмэгдүүлэх вэ? Би энэ бохир усны төлбөр чинь надад аюул том дарамт болоод байна. Тэгэхээр би бохир усныхаа төлбөрийг яаж багасгах вэ гэд бизнесмен хүн бодонгууд хамгийн түрүүнд өөрөө жижигхэн шүүлтүр тавья. Тэгэд шүүлтүр тавиад цэвэршүүлсэн бол хайж яах юм? Дэлхийн улс орнуудад бол жишээлбэл машин угаалгын газрууд байна уу? Энэ үйлдвэр уурхайнууд бол хизээч гүний цэвэр ус хэрэглэдэг юм байл шүү дээ. Гэтэл одоо манад бол яг тэрийг тэгж олигтой зохицуулт хориглосон заалт байхгүй л гэж харагдав. Тийм. Тэгэхээр яг хуу хориглосон заалтуудаас илүү зохицуултууд хэрэгтэй гэж бодоод энэ жил жишээлбэл одоо 4-7 хоног зарлчаас сууж байна л да. Уул уурхайн компаниудад нэг дундчлаад үзэх юм бол нэг 40-50% усны дахин ашиглалт байна. Тэр яагаад байгаад эхэлвэ гэхээр нэг хайхтар сайндаа бас биш. Нөгөө усны төлбөр нь өндөр гараад эхлэхийн алдамд харьцангуй өндөр. Мэдээж би та бүхэн оюу толгой жишээлбэл бас тийм хангалттай өндөр байж чадахгүй. Оюу толгой жилдээ нэг 100 жилдээ нэг 20 орчим тэрбум төгрөг төлж байгаа. Энэ дээр бид нар усны үнийг нэмэгдүүлэх боломжтой. Эрдэнэт бас нэг 30 орчим тэрбум төгрөг төлж байгаа. ГОК маань. Гэхдээ Эрдэнэт чинь оюутлогоос хэд дахин бага одоо усны хүчин чадалтай. Усны эргэлт нь арай бага. Эрдэнэтийн бас нэг өөр юм ба. Эрдэнэт маань өөрөө 100 мянган хүнтэй хотыг дижээж байгаа. Тийм учраас бас нэг өөр. Гэх мэтээр ингэж явах нь. За гэтэл барилгын компаниуд маань усны дахин ашиглалт 0. Тийм шүү дээ. Машин уулгын газрууд 200-аад машин уулгын газар Улаанбаатар хот байна. Тэгтэл дөнгөж 20-30хан машин уул. Тэгэхээр одоо бид юу хийж ийнө вэхээр бүх төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн компаниуд дээр ядаж хамгийн багадаа 5-10% дахин ашигладаг шаардлагыг тавьж эхлэе гэж бодож байгаа. Монгол улсын хэмжээнд газрын доорх усны хэрэглээ бараг ирж шахамхуу гадаргын усны хэрэглээ 10% байж байгаа бол энийг тэр чигээр нь өөрчлөөд газрын доорх усны ашиглалтын хэмжээг 50 руу бууруулъя. Гадаргын усыг 25 болгож нэмэгдүүлье. Цоо шинээр дахин ашиглалттай хувийг 25 болгоё гэдэг ийм зорилтыг ойрын 3-4 жилд хий гэж ярих гэдэг. Наад асуудал дээр ч юм тодруулж асуух гэдэг байна. Та сая хэллээ шүү дээ. Гадаргын усны ашиглалт 10%-тай. Тэгтэл газрын гүний усны ашиглалт 90% байна гэж байна. Энийг ингээд зөв голирлолт нь оруулахын тулд наазах нь гадагшаага уурсаад алга болчихж байгаа гол горихныхаа усны нөөцийг дотооддоо авч үлдэхийн тулд усан сан байгуулахаас гадна бас одоо энэ цөлжилт одоо нэмэгдээд байгаа энэ одоо гам болоод байгаа тэр говийн аймагуд руугаа тодорхой хэмжээгээр одоо ус татах тийм хоолоогоор одоо усчуулах тийм одоо төслийг бас засгийн газар хэрэгжүүлэх гээд яриад байгаа юм билээ. Энийг юу энэ нөгөө юу гэж харж байна? Би энд нэг тоо хэлье. Бид нар одоо юу гэдэг Орос хятадтай заримдаа ингээд маш тийм хэцүү байгаа юм шиг бодоод байдаг. Сая би одоо нэг жил 6 сарын хугацаанд энэ ажлыг авсан. Дахин энэ ажлыг авснаас хойш Оросуудтайгаа хятадуудтайгаа нэлээд олон удаагийн хуралцуулгал. Монгол улсын жилийн усны хэрэглээ 5 өдөр бид нар энэ 24 оныхыг зарласан. 677 сая метр куб. За хэр их ус вэ гэж.
Тэгвэл Хятад улсын жилийн усны хэрэглээ 900 тэрбум. За ингэж мэдээж ойлгомжтой. Мэдээж ойлгомжтой. Гэхдээ нөгөө тэнд байж байгаа олон мянган усан сангийнх нь хажууд нь энэ Монголын усан сан бол маш жижигхэн юм байна. Эсэргүүцэх юм уу аргагүй харин ч бүр эсэргээрээ дэмжих ёстой байна гэдэг ойлголтыг төрүүлэхийн тулд бид нар энийг ярих хэрэгтэй. Оростой холбоотой ярихаар та сонссон ба Кусени озеро гэдэг галууд нуур гэдэг Монголын хилээс 100 км-ийн цаана байдаг нэг нуурын ирэг дээр барьсан дулааны цахилгаан станц байж байгаа. Дулааны цахилгаан станцын жилийн хэрэглээ 600 сая. Нэг дулааны цахилгаан станцын жилийн хэрэглээ Монгол улсын нийт усны хэрэглээтэй. Тэгэхээр нийт дүнгээр нь аваад үзэх юм бол усны нөөцийн жигд хуваарлалт буюу говьд ус баг байдаг, хөвсгөлт их байдаг биш бүх газар жигд хуваарлалтыг яаж бий болгох вэ гэхээр л хамгийн түрүүнд ус нь орж ирж байгаа газрын хөндлөж жишээл борооны усыг авъя, шар усны үерийг цуглуулъя, цасны усыг цуглуулъя, үер болоод байвал үерийн усыг цуглуулъя гэдэг энэ хандлага энэ рүү бүгдээрээ орж чадах юм бол болчихлоо юм харагдаад. Засгийн газрын тэр одоо төлөвлөж байгаа төсөл дотор бол жишээлбэл тэр хэрлэн тоон төслийг жишээлбэл хэрлэн голоос сувг татаад говийн аймагуудыг услах ч гэдэг юм уу тэнд байгаа одоо хүмүүс аж ахуйн нэгжүүдийг хангах асуудал бас ирэх. Хятад улс манай эртний өмнөх 3 дугаар зууны үеэс эхэлж яригдсан байдаг. Манай Хувлын хаан Юан гүрний үед нэлээд их хийсэн байдаг. Дэлхийд дахинд Гранд Канал гэж юу яасан? Алдарсан хөх мөрнийг шар мөрөнтэй холбосон канал байдаг. Одоо тэр каналыг сая бид нар одоо очиод үзсэн. 50 хэдэн километр газар доогоор ороод 500-600 км ил яваад ийм юугаар сувг маягаар яваад дахиад хот руугаа далд ороод ингээ явдаг. Тэнд 350 мянган литр секунд усны тухай асуудал төр Хятад ярьж байна. Бид хэрлэнгээс үед юм уу эсвэл юу гэдгийг хойноосоо урагшаа ус татаад хэрэгтэй байгаа усны хэмжээ ердөө 3,000 буюу 100 дахин бага. Бүрэн боломжтой. Хэрлэн голын одоо урсцад юм огт нөлөөлөхгүй. Экологийн нөхцөлд нөлөөлөхгүй юу? Огт нөлөөлөхгүй. Яагаад нөлөөлөхгүй вэ гэхээр бид нар хэрлэн гол дээр түрүүн та бүхэн ярьсан усан сан барьна. Энэ усан сан маань дүүрээд ирнэ. Дүүрээд ирэнгүүт бидний хамгийн түрүүчийн зорилго бол юу? Хэрлэнгээ тижээх. Тэгжээж бид нар үерээс ч хамгаалах юм байна, гангаас ч хамгаалах юм байна гэдэг. Тэгэхээр олон улсын хэмжээнд одоо хил дамсан ол горхин дээр одоо ер нь ямар одоо бодлого хоёр улсын хооронд энэ одоо бодлого зохицуулалт явагддаг юм бол гэрээ байдгүйгүй юу? Ер нь бол дэлхийн улс орнуудын хооронд ихэвчлэн хоёр талын хоорондын гэрээгээр зохицуулдаг. 1992 онд Хельсинки хотод Европын 9 улс байгуулад эхэндээ Европын гэдэг нэртэй байжгаад 2004 оноос эхлээд олон улсын гэдэг нэртэй болсон хэлийн усны тим хилцээр байгаа. Одоогийн байдлаар тэр хилцээрт 54 улс орсон байгаа. Манай хойд төрш Оросын албаны улс орцсон байж байгаа. Хятад улс манай хоёр бол одоохондоо ороогүй буюу ингэ байж байна. Монгол улс ороогүй байгаа. Зүгээр хувь хүний бодол бол бид ер нь орчход дээр юм биш үү гэж боддог хүн. Орос Монгол хоёрын хооронд 1995 онд, Хятад Монгол хоёрын хооронд 1994 онд байгуулагдсан хэлийн усны хилцээр байдаг. Энэ хилцээрүүдээрээ бид нар ажиллагаануудаа зохицуулаад явах хэрэгтэй. Цаашдаа үер гангийн аюул ингээ ээлжлээд явах нь. Тэгвэл тэр аюулыг танайд очуулахгүй төлөө манайд урс эцгийн тохиргоо хийя, усан сан байгуулъя гэхэд эсэргүүцэх байтугай хамтарч байна. Тэгэхээр тухайн улсаас магадгүй хөрөнгө оруулалтын дэмжлэг авах боломжтой гэж та хэлэх. Би бол ер нь тийм боломжтой гэж хэлэх гээд байна. Эгдээрч тэр. Тэгвэл байгаль нуурыг хамгаалъя гэвэл сэлэн мөрнийг хамгаалах нь зүй ёстой. Сэлэн мөрнийг хамгаалъя гэвэл цутгал голуудыг хамгаалъя зүй ёстой. Тэгвэл байгаль нуурт 10 төгрөг зарцуулдаг бол байгаль нуурыг хамгаалахад 10 төгрөг зарцуулдаг бол тэрний чадвал 4-5-ыг нь чадахгүй бол 1-2-ыг нь сэлэнгэд зарцуул гэж. Яг энэтэй адилханаар далайн нуурыг хамгаалахад хэрлэн голыг хамгаалахад зарцуулж байгаа 10 төгрөгийн 3 төгрөгийг хэрлэн зарцуулж байна. Ийм байдлаар нөгөө усны асуудал маань өөрөө яг одоо тэрний гол, энэний гол гэж ярьдаг цаг өнгөрсөн. Тэгэхээр одоо ингээд удахгүй бас ингээд усны төлбөр нэмэгдэнэ. Ялангуяа ахуйн хэрэгцээний одоо энэ орон сууцны айлуудын усны төлбөр нэмэгдэх юм бол бас энэ үн инфляц өссөн байгаа энэ үед бол эргээд одоо иргэдийн амьдралд хүн дээр тусна гэдэг асуудал байна. Тэгэхээр усны үн гэдэг бол цахилгааны үн юм уу? Эсвэл бусад юмтай харьцуулахгүй их өөр. Саяын таны ярьдаг зүйл бол усны үйлчилгээний төлбөрийг ярьж байгаа. Энэ нь усны төлбөр биш. Харин танаа крантаар ус гоожуулсны төлөө. Тин чин бахан зардал гарлаа шүү дээ. Шахаад тэгээ усын халаасны төлөө. Тэгээ төгсгөлд нь нөгөө татан зайлуулсны төлөө авч байгаа үйлчилгээний төлбөр. Тэгэхээр энэ бол жишээлбэл манай усны газарт
хамаатай биш, харин зохицуулах зөвлөлгээд барилга байгуулалтын яамар явдаг. Гэхдээ энд бид бас бодлого барьмаар байгаа. Бид бол саналаа хэлээд байгаа. Тэрний үг гэхээр юуны гэр хорооллын иргэдийн усны төлбөрийг аль болохоор багасгаач. Харин ард иргэдийн төлбөрийг одоо байгаа хэмжээнд нь барьчихъя. Харин аж ахуйн нэгж байгууллагуудын төлбөрийг тухайлах юм бол томоохон худалдааны төвүүд, томоохон зочид буудлууд эднэр дээр үйлдвэрүүлжлэгийн эднэр дээр төлбөрийг нэмчихээ. 10 жилийн өмнө усны тухай хууль улсын хурал дээр орж ирэхэд энэ уул уурхайн компаниуд, үйлдвэрийн газрууд ингээд их хурлын гишүүдэд лобби хийгээд ингээд төлбөрөө ингээд эрс нэмүүлэхгүй ингээд багахан нэмүүлсэн шүү дээ. Би тэрийг анзаарсан. Одоо ч гэсэн ийм лобби яваад байна уу? Одоо юу маань хуулиар бол дээд доод хязгаарын тогтооцсон байна. Засгаар тэр дээд дотор нь хязгаар дотор нь хөдлөх боломжтой. Дээр нь экологи эдийн засгийн үнэлгээ гэдэг байгаа. Экологи эдийн засгийн үнэлгээ маань 2013 онд батлагдсан. Одоо 12 жил болж байна. Одоо өөрчлөлтөөс аргагүй байхгүй. Жишээлбэл туулгол дээр 1 м куб ус 12 жилийн өмнө ямар байсан, одоо ямар үнэтэй байх вэ гэдэг нь мэдээж өөр болох учраас энэ дээр бол тодорхой бодлогод явагдана. Ерөнхийдөө тантай зарчмын хувьд санал нэгтэй байгаа. Гэхдээ засаг төрийн шийдвэр гаргахтаа мэдээж нөгөө эдийн засгийн нөлөөлөл юмнуудаа харах байх. Хэрвээ усанда юм уу байгаль орчинд хөрөнгө оруулалт хийх юм бол татварынхаа 1% чөлөөлөгдөн гэдэг янз бүрийн арга хэмжээ аваад явж байгаа учраас энэ рүү идэвхтэй орооч ял гэдэг зүйл. Тэгэхээр таныг одоо усны Батбаяр гэдээ бүр тодорхойлцсон байна. Тэгээ таны одоо үндсэн аавын тань овог биш, таны овгор баг усны гэдэг тийм тодтолтой болчиход байгааг энэ учрыг бас яг хөө энэ одоо чиглэлээр та олон жил ажилласан учраас тэгэд нэрлэлсэн болов уу гэж харж байна. Та ер нь ямар мэргэжилтэй вэ? Нэг ч одоо за би өөрийнхөө докторийн юуны сэдвээ хэлчихье. Үндсэн хуулийн эрх зүйн харьцуулсан судалгаа. Юу тааш одоо 1999 онд Унгар улсад Унгар улсын Өтөсларандын их сургуулийг төгссөн юм хүн. За тэгээд 2005 он хүртэл бас нэг хуульч муулж за тэгээд нэлээд шүүхээрээ нэлээд явдаг үндсэн яг үндсэн хууль судлаач хүн байна шүү дээ. Уул нь бол үндсэн хууль судлаач хүн. Тэгээд энэ дээрээ иргэний эрх зүйн чиглэлээр нэлээд явж байгаа. Тэгээд одоо хувь заяа тийм байсан юм байлгүй эсвэл одоо мэдхгүй цаанаасаа заяасан юм битгүү 2005 онд усны газар дээр анхны томилсон турхай үеийн нэрээр усны хэрэглэх газар. Тэгэл ингээл амьдралаа устай холбоцсон. Дунд нь мэдээж энэ ч одоо 2012-оос 23 он уу 11 жил за дундуур нэлчин сайч хийлээ. За судлаач гээл ингээл их сургуульд хичээл заалаа өмгөөлөөч хийлээ. Одоо бол одоо зөвхөн би өөртөө хизээч хуульч гэдгээ хэлж явдаг. Яг тэгвэл би сургууль төгсөхдөө юу яасан хүн? Тангараг өргөсөн. Миний өргөсөн тангараг бол эрх зүйн шинжилгээ ухааны да хаанч явсан гэсэн үнэнч байх хэрэгтэй гэж. Одоо миний мөрөөдөл байна. Тэр нь юу вэ гэхээр усны эрх зүй гэдэг энэ салбарыг гаргаж ирээ. Үндсэн мэргэжлэрээ сайн ажиллаагүй юм ба шүү дээ та. Тэгэхээр усны салбар руу уралдсан юм байна. Усны салбар руу орсон. Гэхдээ мэдээж миний амьдралд бол үргэлж энэ үндсэн мэргэжил маань байнга л хэрэг болж байна. Гэхдээ мэдээж хүнд бол үргэлж л өөрийн үндсэн мэргэжил зорьсон зорилго юмнууд бол бодогч байлаа. Тэгэхээр та одоо ингээд төрийн албанд нэлээд олон жил ажиллажлаа. Ер нь бас хажуугаар нь төрийн албаны цалингаар амьдралаа зохицуулахад хэцүү шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээгээр гэр бүлийн юм уу, хувийн бизнес байгаа юу? Надад бол тийм огт байдаг. Магадгүй та усны чиглэлийн компани ч юм уу энэ салбарыг одоо тодорхой бүр 10 шиг мэддэг болсон үний хувьд ер нь эрх ашиг байгаа ах гэж хараад. Хүнд нэг юу байдаг шүү дээ. Нэг барьдаг зарчим. Би бол жишээлбэл хизээч алтны бизнес хийхгүй би одоо олон найз нөхдөд сонсдог алдахгүй эсвэл тийм юм хийхгүй гэж. Яг тэр юм шиг хэрвээ би нэгэн талын усны талаас зүтгэсэн бол миний одоо үгдийн ямар ч ажил хийж исэн төрийн албанд ч байсан биш ч байсан гэсэн би усны чиглэлээр бизнес бол хийхгүй. Яг тэгвэл ус бол миний хувьд гэгэн зүйл. Тийм болохоор энийг би мөнгө олгож хувирахгүй. Олон улсын төслүүдтэй бас ажиллах боломж гардаг шүү дээ. Танд одоо тийм боломж байгаа. Магадгүй тэх юм бол бас харьцангуй давхар цалингаас гадна одоо орлоготой байх боломжтой. Та бол нөгөө орлого талаас нь асуух гээд ах шиг байна. Зүгээр мэдээж хүн юм чинь орлогын төлөө явах хэрэгтэй баг. Гэхдээ магадгүй зарим хүмүүсийн бодлоор айгүй тийм тэний хүн гэж хэрлэгдэг юм л да. Окей. Би амьдралдаа нэг тавьсан зорилготой. Тэр нь одоо их олон хүнд хэлдэг. Би тэтгэврт гарахаараа туул гол дээр барьсан байгаа усан сангийн манаачаар ажиллана гэж. Заац. Бүр манай чинь гээд яагаад хүмүүс чинь тэтгэврт гарахаараа бас өөрийнхөө дуртай мэргэжлэр юм уу, дуртай хоббигоор юу ажиллаа юм гэдэг. Нэгдүгээр туул голын усан сан үүсээсэ гэдэг асуудал. За. Туул гол гэдэг маань өөрөө Монгол улсын
түүхэн хамгийн том гол миний хувьд хамгийн арим нандин гэгэн зүйл энд миний үр хүүхдүүд өсөж төрсөн энд би гэр бүлтэй болсон ингээд энэ бүх зүйлээр усан газар угаас ус гэдэг. Тэгэл яг тэрүүгээр одоо гэхдээ туулаасаа гадна ганцхан туул гэхгүйгээр хэрлэн орхон эг эрдэнэ бүрэн гэд бүгдээрээ бий болцсон байх юм бол нөгөө нэг хүний нэг зүтгэдэг зориг гэдэг юм тэр байх учраас тэгээд тэр манаач гэдэг үг заавал ягаад одоо юу гэдэг миний бодлоор их сайхан ажиж шүү дээ. Усан сангийн тэр манаач гэдэг хүн чинь хамгийн чухал шийдвэрүүдийг гаргаж байгаа хэвээр хизээ нөгөө усан сангаа нээжтэй үер болгож сая хилдэг шиг хаах уу нээх үү гэдэгтэй адилхан зүйлүүдээр жинхэнэ утгаараа усны менежер болно л гэсэн. Тэгэхээр мэдээж одоо зарим тохиолдолд бол инээдтэй юм шиг санагдчихсан. Би бол тиймэрхүү зүг хилдэг хүн. Одоо миний насан дээр тэтгэвэр ярих нь зөв ч юм уу гүү ч юм уу хийх ажлууд асар их байна. Хэдийгээр Монгол улсад усны бодлого байгаа, тодорхой хэмжээгээр хууль эрх зүйн зохицуулалт байгаа гэж байгаа. Боловч яг амьдрал дээр ингээд хэрэгжүүлэх гэхээр тэр санхүүжилт хөрөнгө оруулалтанд дутагдаад асуудал гацаад ингээд олон жил хойшлоод явдаг асуудал байна уу гэж харж байна. Харамсалтай тийм байгаа. Үнэхээр тийм байгаа. Гэхдээ зүгээр хэн нэгэн хүн маа энүүгээр ус худалдаад ав гэж хэлж өгдөггүй. Альва улс орн бол өөрөө усаа өөрөө л бий болгох хэрэгтэй. Уух усаа өөрөө л олох хэрэгтэй. Тэгэхээр та битээр нэлээд олон талаас нэрлээ. Бараг асуулт болгоны төгсгөлд нь хоёулаа эргээл нөгөө усны төлбөр рүү ороод усны санхүүр ороод тэгвэл энэ усны төлбөр би одоо тэр усны тариф гэж олон улсын хэллэгээр нэлээд энэ усны төлбөрийн тогтолцоо нь устай холбоотой санхүүжилтийг босгодог зүйл л болмоор байна. Тэгэхээр одоо жишээлбэл манай ард иргэд манд ямар их усны төлбөр авахын гэж хэлэх биш харин миний төлсөн 3 төгрөг туулголд яаж очиод зарцуулагдж байгаа юм бэ гэдгийг мэддэг туулгол дээр дүн нь харагдаж байгаа л. Бидний одоо төлж байгаа одоо цэвэр бохир усны төлбөр жишээлбэл усны газар дээр очихгүй өөр тийш явчих. Харин сангийн яам руу явчихад. Яг энд сангийн яамч биш бүр тэр байтугай манай Улаанбаатар хот руу орчод байгаа. Одоо бид усны газар дээр би зөв санаж байгаа бол өнгөрсөн жил 86 орчим тэрбум төгрөг нөгөө уул уурхайн компаниудын өгсөн төлсөн 86 орчим тэрбум төгрөг байж гин ус бохирдуулсны төлбөрийн 4.5 билүү 6% төлбөр байж гин ингээд нэг 100 орчим одоо дахиад эн чинь зарим нэгэн төлөөгүй байгаа одоо төлнө гэд ингээ явахаар нэг 100 орчим тэрбум төгрөгийн асуудал байлаа гэж бодоход энэний 35%-ийг нь эргээд усандаа зарцуулах хэрэгтэй. Тэгэхээр ийм ажиллагаа л явж байна. Тэгэхээр бид нар нэг талтаа те хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд нөгөө энэ усныхаа төлбөрийг аль болохоор өндөр болгоод аль болохоор олон компаниас авах. Тэгэхдээ жишээлбэл одоо зарим боддог шиг 10 жилийн турш усны төлбөрөө төлөөд ирсэн компани дээр дахиж нэмж авах гэхээс илүү төлдгөө нөхдүүдээс авдаг болмоор байна. Ялангуяа ус бохирдуулсны төлбөр бол одоогоос аягүй их ирээдүйтэй болж эхэлж байгаа. Манай аж ахуйн нэгжүүд бол ус бохирдуулсны төлбөр төр нэлээд жоохон зарим тохиолдолд бохимдож ирж магадгүй. Яагаад тэгэхээр татвартай нийлцсэн татвар маань нөгөө улирал болгоны тооцоон дээрээ та нар ус бохирдуулсны төлбөрөө хийдэг болсон уу гэдэг. Одоо бидний үүрэг юу болж урж байна вэ гэхээр аж ахуйн нэгж байгууллагуудын байгальд нийлүүлж байгаа усан дээр шинжилгээ хийгээл сууж. Тэгэл уучлаарай нөгөө стандарттай харьцуулахад танай шинжилгээ ийм гарчлаа. Тийм учраас төлбөр юм. Зарим тохиолдолд зарим хариуцлагагүй нөхдүүд дээр ус ашигласны төлбөрөөс нь илүү их хэмжээний ус бохирдуулсны төлбөр гарах магадлалтай. Яг үл бохирдуулж байгаа. Яаж бохирдуулсан самар. Яаж бохирдуулсан. Ялангуяа уул уурхайн компаниуд маань нөгөө усаа дахин ашиглахгүй тэндээ хийвэл тийм чинь одоо доор хаяал одоо цианитаас авахулаад зөндөө юм болох учраас аюултай. Зүгээр одоо хэсэг бас нэг тухайн компани нэр хүндийг бодоод байсан зүгээр ганцхан жишээ хэлчихье. Оюут толгой компанийн хаягдлын давлангаас ус шүүрээд тэр шүүрсэн ус нь маш жижигхэн ус юу яагаад гараад нөгөө лицензийн талбайгаас гарч урсж ийсэн. Тэгэхээр тэнд байсан айлын худагт нөлөө үзүүлж гин үгүй юу гэдэг тэр бид нар юу хийгээд шинжилгээ хийгээд 700 сая төгрөгийн торгуулийг ногдуулсан оюутлогоо компани маань тэр дор нь төлсөн байж байгаа жишээтэй. Тэгэхээр ийм байдлаар одоо юунууд маань явах юм. Саях тэр жишээлбэл саяын миний ярьдаг 700 сая төгрөг буюу ус бохирдуулсны төлбөрийн торгуул тавьсан мөнгө нь орон нутгийн дансанд ордог. Тэгэхээр танаа усны газарт очихгүй. Усны газар дээр ерөөсөө ямар ч мөнгө очихгүй. Айлдч очихгүй. 86 маань тий айлдч очихгүй. 86 маань улсын төсвөөр дамжаад орон нутгууд дээр очино. Одоо өнөөдөр татаас авдгуу гэдэг нь 2-3 юутай болсон шүү дээ аймагтай Дорнод аймаг татаас авдгуу, Булган аймаг татаас авдгуу, Өмнө Говь татаас авдгуу гэтэл дандаа усны төлбөр. Ягаад Булган татаас авдгуу гэхээр Эрдэнэтийн төлбөрийг авчдаг. Өмнө Говь оюутлогын төлбөрийг авчдаг. Дорнод нөгөө Дачин Дамсгийн усны төлбөрийг авдаг. Тэгэхээр усны төлбөр маань эргээд тэр аймагуудыг амьдрах нөхцөл болгоод байгаа учраас одоо бид
тэр аймагуд маань орлогоо өөрөөр онос харин наад усны төлбөр чинь эргээд юу руу ормоор байна. Усандаа ормоор байна л гэдэг асуудал. Тэгээ мэдээж хоёулаа ярил дуусахгүй. За ингээд бидний ярилцах цаг ингээд дууссан байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгснөд баярлалаа. Тэгэхээр Монгол улсын усны бодлого ер нь одоо зөв голдролдоо орж ялангуяа энэ усны салбарт хөрөнгө оруулалттай одоо хангалттай нэмж чадах юм бол одоо юу гэдэг нь усны хомсдол гэдэг юм уу энэ одоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид нар одоо арга хэмжээ авч чадна гэдэг асуудлыг та бас хөндөж ярьлаа. Ингээд таны цаашдын ажил амжилт хүсье. За их баярлалаа. Тэгээд усны тухай ярих дандаа сайхан байдаг. Тэгээд тань шиг бас ингэж олон талаас нь асуусанд маш их баярлалаа. Тэгээд ард иргэд маань ч гэсэн өнөөдөр ч тэр усны тухай бодоосоо усны тухай бодол гэдэг бол ирээдүйн тухай бодол байдаг. Ус бол амьдралыг ирээдүйг авчрах төдийг бас хөгжилтчлийг авчирдаг гэдгийг л бүгдээрээ санамаар. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газрын дарга Батбаяр оролцлоо. Анхаарлаа дусан үзэгч та хүнд баярлалаа.